Улаанбаатар бүрэн дунд сургууль. За энэ сургууль дээр миний ирсэн учир бол дөрүүдийн фрейм гэдэг Монгол Улсын математик шинжилгээ ухааны тэмцээнд орох гэж байгаа. За тэгээд энэ тэмцээнд өнгөрсөн жил анх удаа болсон. Тэгээд энэ жил 2 жилдээ болж байна. Өнгөрсөн жил маань сургууль багаараа 1-р байранд орсон. Энэ жил дахиж 1-р байранд ороосоо. За тэмцээний английн хувьд яг бага дунд анги ахлан ангиж 3 төрөл байгаа. Тэгээд англи болгонд 2 хөөхөд 1 баг болж өрсөлдөнө. Тэгээд маань сургууль бол яг 3 ангид гурвууланд нь орно. За энд дунд ангилд орох хүүхдүүд ирсэн байна. Энэ байна бас. За энэ хоёр өнгөрсөн жил 3-р байранд орсон. Та нар 3-4-р байранд орж болохгүй. Одоо 2-1-р байранд орох хэрэгтэй. За одоо манай миний хамтрагч Амгаланбат одоо тогтжирч ирж байгаа. Тэгээд өнгөрсөн жил баг ангид орсон хүүхдүүд бол 1-р байранд орсон учраас бүгднээ Солонгос улсад олон улсын тэмцээнд ночсон. Энэ гард мөн үү? Наач өмнө жилийн өмнө. Тэр байж магадгүй. Ямар ч гэсэн гард хэн бэлэн нөгөөх нь? Гард. Биш агаар биш. Тий. Та нар санаж байвал бид нар 5 сарын 18-нд нөгөө роботикт орсон энэ хүүхдүүд ч тий. За тэгээд дахиад энэ тэмцээнд орж ийн. Яг уу энэ тэмцээнийг яг орчуулвал олон улсын математик шинжилгээ ухааны тэмцээн гэж үзэж байна. Тэгээд хамгийн гол нь юу вэ гэвэл зүгээр гуурс тэгээд энэ холбогч ангиудыг холбодог холбогчлийн тоглоом хийдэг. За тэгээд зохион байгуулагч бол яг олон улсын Улаанбаатарын бүрэн дунд сургууль тэгээд дөрүүдийн фрейм. За энэ тоглоом одоо бидний тоглолтог тоглоом гуурс холбогч иданг тэгээд роботын нэгэнтлэг байж байна. Яам тусалд юм байна. Тэгээд өнгөрс энэ ямар ч тай зураг вэ гэвэл энэ хүүхдийг Биндря гэдэг энэ Улаанбаатар дунд сургуулийн хүүхд. Тэгээд өнгөрсөн жилээс өмнө бол энэ сургууль зөвхөн өөрсдийнхөө дунд энэ тэмцээнийг хийгээд ялсан хүүхдүүдээс солонгос явуулдаг гэсэн. За энэ яг явсан бүх хүүхдээр Монгол хүмүүс юм шиг байна. Яг форм нь Монголын форм байна. За тэгээд эдгээр ингээд ялсан юм шиг байна. Мөнгө мэдээд гоо хөрөл мэдээд. За тийм байна. За тэгээд өнгөрсөн жил манай сургууль 1-р байранд орсон гэсэн тийм ээ. Одоо дахиж 1-р байранд орох хэрэгтэй. Мөн дунд ахлын анги нь 1-р байранд орвол солонгос явах боломжтой учраас хэрэгтэй. Бэлтэж байгаа инх төрөгш ирж гин. Тэгээд бас манай ахлахын хүүхэд ирж гин. Амгаланбат гэдэг. За тэгээд энэ дундын англиас ирж гин. За энэ хүүхдүүд баг ангийн англиас орох юм байна. За энэ том бос уулзахгүй гинэ. Дэм гараад яваад тэр саатаа гараад тэгээ яваад тэр финиш гэсэн дээр хугацаа дууссан. Шууд орж байгаа тийм. Ямар нэмээд эндээд ёо. Дааш онхоо яа. Тэр хоёр бөмбөгийг тийшээ хийчээд эндээс эхлээд энэ нэг юм дээгүүр явах юм байна. Тэгээд эргээд тэрийг унгаагаад тэгээд цаашаа тэр элсэн дээр яваа тэгээд энүүгээр дагаад энэ дээрээ дуусна. Хоёр орсон. Эхний оролтод хэцүүдүүд яг ариг оролцоо юм гэсэн. Тэгээд хоёр оролтод хэцүүдүүд яг шууд нойлгоо явуулсан тийм. За энэ тэгэхээр хоёр ард шинжтэй авсан байгаа. Нойлгоо одоо хамгийн бага хугацаа хамгийн сүүлд одоо баяранд орсон ч гэсэн хамгийн нөө бага одоо хамгийн хугацаас тус маш тийм. Тэгвэл замаар дуусах гэдэг хүүхдүүд бааш багууд тэр доо багуудын болохоор яг үгээр хамгийн бага их хугацаанд туусан багийг шууд 2-оор хөгжүүлэх хугацаатай. 2-оор хөгжүүлэх хугацаатай гэсэн. Нойлох баг тийм. Машина хийж байна. Одоо машина жоохон засварлахгүй бол яг Одоо яг энэ доор нэг юм байгаа шүү дээ. Яасан ч За тэгээд сая зам дээр үтсэн чинь зарим газар алдсан. Тэр алдаагаа засгаж яар.
38 дус уулынхан баг Монгол хоошоод орж байна. Монгол хоошоор. Засалгаанаар гоё хоол идэж гин, нийс салаад, гоошоор, кола гин. Ингээд машина зөндөө зам дээр туушаад үтцсэн. Одоо маргааш уралдаантай тийм учраас бүх юм ахураач цэгцлэн. Шууд гарахгүй шүү. Байж байгаа. Байж байгаа юм шүү. За баярлалаа. За ингээд тарлаа. Одоо маргаашийн уралдаанд бэлдэн. Зүрх хаана вүлээ? Гурт өдөр эхэллээ. Миний ард ОББД сургууль байна. За өнөөдөр маш чухал өдөр. Яг уралдааны өдөр байгаа. Уралдаан яг 2 цагийн турш үргэлжилнэ. 2 цагийн турш машинаа эвлүүлнэ. Дараагийн 2 цагт машиныг зам дээр хийж, тавьж, үзэж, 2 орлогоор хийх ёстой. Тэгээд зам дээр дасгал ажлыг хийх нь 50 оноо. Тэгээд бүтээх, тэгээд тэр бүтээлчийн ажил цаасан дээр хийх дараа л бол тэр ажлын зургийг бол бас 50 оноотой байгаа. Шиглээс сургууль ирсэн юмсан. Би хаана хөө? Бид бодоо. Шороны хүндрийг дарах гэж байдаг байна. Нэгдүгээр баг үзүүлбэр үзүүлж байна. Хоёрдугаар баг. За 3-дугаар баг. Наймдугаар баг. Манай баг 135 секундэд даалгавраа хийлээ. Одоохондоо зөвхөн 3 баг л даалгавраа бүрэн хийсэн байгаа. За өнөөдөр орно. 13 секундын хугацаанд орно. За нарийн үг авах чинь.
хүрчиж байна. За одоо эмчилгээ 2 сар даваа. Эмчилгээ амсгын байна. За одоо сарын даваа 25 секунд. За сүүлийн даваа. За нэгэн даваа. За нэгэн даваа. За манай багийн машин 2 дахь орлогоор 65 секунд явж 1-р байранд орж байна. Яг цагийн хувьд 30 баг 30-уулаа 25 бага 25 багийн машинууд тавьсан байна. За манай 18-р кодтой баг хамгийн захтан тавьчлаа энэ. За тэгээ мандат ажууд нь үлгэчихгүй. Ааха. 38 дус уулын 18 дугаар. Тий. За багт хөрөөр шинийг Яг 1 секундээр төрүүлсэн байгаа. За 2 цагийн хугацаанд болчихлоо. За одоо 40 минутын дараа ирж шүүлт болох юм гинэ. Тэгээд манай баг сая 2 дахь орлогоороо 65 секунд хийж хамгийн хурдан хугацаанд явсан машин боллоо. Гэхдээ одоо хоолны цагаар шүүгчлэр дүнгээ нэхлээд 4 цагаас дүнгийн орлол дээр бүх юм шийдвэрлэдэн. Тэгээд бид хоёрын хувьд 6 зурсан тийм ээ? Зурсан. Тайлбар шинжилгээ ухааны учир зүгээ бичсэн үү? Бичсэн. За тэгэхээр бид хоёр ямар ч байсан их л найдаж тийм ээ. За баяр уу гэж. Яаж яасан нэгт орсон баяр уу гэж. Ялцсан тийм. Энэ ялцсан гэж бодож байна. За. Одоо хаалаа идчихье. Монгол хоошоор. Одоо юу тэгсэн чи тэгсэн. Тэгсэн сая дээрээс ямар ч асуудалгүй. Шууд бэрэнс хайсан шүү дээ. Бэрэнс гарахтаа шууд өнгөрнө. За уралдааны шүүлтийн 38 дус уулын багийнхан хийсэн ажлаа ярилцж байна. Тэгээ одоо шүүлтэнд орох гэж байна. Уралдаанд орох эрхийн бичгээр шагнуулж байгаа. За манай сургууль ингээд манай баг 1-р байранд ороод Солонгост очиж олон улсын тэмцээнд орох хэрэгтэй боллоо. Тэгээд бас амжилттай оролцлоо. За баярын цагт авсан багууд ингэ шууд ерөөсө олон улсад орох гэж шүү дээ тийм. Тэгээд багшаа бид хоёр ингээд олон улсын тэмцээнд орох хэрэгтэй боллоо. Тэгээд та биднийг одоо нэлээ олон сар энийг ашиглаж бэлдэн тийм ээ. Шинэ одоо тэгээд олон улсын тэмцээнд орох хүмүүсийнхаа хүмүүстэй ээж энэ юугаар бэлтгэцээр бэлтэн бас цаашдын хойтон жил болох тэмцээн ч бас багуудаа дундуудаа бэлтэнэ. За одоо манайхаа одоо энэ манай влог одоо дууслаа. Одоо тэгээд намар юм уу 100 одоо яг солонгос руу явж байгаа влог хүртэл баяр таа.